За бүгдээрээ сайн байцгаана уу? Миний анууд цогт гэсэн Facebook-ийн мессенжерт асуулт хариулт хэсэгт маань ирсэн асуултуудыг одоо уншаад тэгээд хариултыг өгье. За би YouTube суугаараа асуулт хариулт хэсгийнхээ 2 дахь дугаарыг оруулж байна. Та бүхний тавтай хүлээн авч үзнэ үү гэж урьж байна. За ингээд нэг эмэгтэйгээс бүр надад ингээд амар өдөр болгоно л ингээд лайк явуулаадсан. Миний чатыг хараач синдээч гэж байгаа л та бас нэг юм гар идэв шүү дээ. Юм гар аюух явуулаадсан. За энэ эмэгтэйн чатнаас би эхлэе гэж бодож байна. За 6 сарын 5-нд анх захиагаа явуулсан юм байна. За захианд ингэсэн байна. Сайн байна уу? Сүүлийн хэдэн сар таны асуулт хариултыг их сонсдог болсон. Тэгээд бичиж байна. Би нөхөртөөгөө 20 жил болох гэж байгаа. 4 сайхан хүүхэдтэй, сайхан амьдралтай, юугаарч дутхгүй амьдралтай. Гол шалтгаан гэвэл би 22 онд ажилд орсон жилээ жин өндөртөө байж байгаад тэсвэр төвчээр гарган 4-5 сарын дотор 27 килограмм хас чадсан гинэ. Вау, 27 кг. Дэглэмийн хоол гээд тусдаа хоол хийж иддэг байсан. Ажил амьдрал хоол унд дасгал хөдөлгөөн гээд бүгдийг зохицуулаад л ирсэн. Жин хасаад олонний анхааралд ороод ирсэн цагаас хардалт гэдэг зүйлийг баг багаар мэдэрч эхэлсэндээ би өөрөө хаач байсан хүмүүстэй төвөггүй харьцдаг болохоор хүрээлэл ихтэй л дээ. Манай хүн болохоор тийм биш. Нэг тийм дүлж явдаг тийм хүн гинэ. За манай харддаггүй энэ тэр гэж боддог байсан чинь за нөхрөө харддаггүй гэж боддог байсан чинь хардаад эхлэхэд нь эхэндээ инхийг хардах гэдгийм байна гэж бодоод инээд хүрдэг байлаа. Гэхдээ энэ зүйл өдөр бүр баг багаар дамжраад сүүлийн 2 жил бөөн хэрүүл сүүлдээ гар хүрэх нь хамгийн аймаар хэлж байгаа үг хараал энэ тэр бол бүр бодоход ч аймаар ийм айцтай ажлын хүнтэй хардна, хамаагүй эрэгтэй хүнтэй хардна, сүүлдээ дэрэгдэн эрэгтэй хүн рүү харахаасаа айдаг болчдөг юм байна. Ийм байдал сүүлдээ би өөрөө төвчээр алдагдаад найзуудтайгаа ууж ирчээд нөхөртөө алаг эргүүлсэн юм шиг танихгүй болоод өгье гэж хэлээд гарч орж уурж иддэг боллоо. Шүн орой ирэхээр бас л хэрүүл гэхдээ зүгээр байж байгаад хардуулж элдвэр хилүүлж байснаас ингээд хилүүлээ гээд явж байгаа миний буруу байх л да. Гэхдээ үнэхээр хэцүү байдаг болохоор төр болов өөрийнхөөрөө эрхчлөөг мэдрээд явах хаяа сайхан л байдаг бидтэй. 4 хүүхэд гаргах өсгөх хугацаанд гарч орж байсан удаа байгаагүй. Өөр хүүхэд ар амьдрал гээд өөрийгөө үнэхээр хайсан байна лээ. Одоо ажил төрөлдөө өөртөө анхаарад ирэхээр яагаад ийм байдаг юм бэ гэж гомдох юм үнэхээр хэцүү. Манай нөхөр өөрөө бол би төв хүн гэд бодцсон тийм хүн л дээ. Манай хүн өөрөө нэг тийм хүүхэмсэг алцгар хүн. Намайг дэрэгдэн байсан байгаагүй. Эмэгтэй хүн харахаар тис өөр хүн болол ярьж хэлж байгаа нь өөр болчдөг. Өөрөө явдаг ганц нэг хүүхэн байдгийн. Тэрийг бүгд мэддэг. Энийг мэддэг мөртлөө би нөхрөө өөр хүнтэй энтер гэж хэрүүл хийх нэг тийм сонирхол хүсэл алга болцсон. Байнгын хардал дарамтнаас болоод ийм болцсон юм уу гэж боддөг юм аа. Манай нөхөр өөрөө ийм байж яагаад намайг ингэж өмчрөхөх гэж дарамтлаад байдаг юм болоо гэж боддог боллоо. Зөвлөгөө өгөөч жич одоо бүр тусдаа байгаа. Огт ярьж харьцахгүй байгаа. Ах эгчээс нь баг зэрэг дарамт ирж байгаа. Та заавал хариулаад өгөөрэй гуйж байна гэсэн байна. Вау. Урт цахиа байлаа. Та шилээ зүгээд яг үүндээ камерт би өөрийгөө олж харахгүй байна. За одоо миний дүрс орж ирж байна. За танд гэж хэлэхэд бол таны нөхөр одоо бүр ингээд нэг эмэгтэйтэй явуулдаг гэж штэ бүр нэгээс ч хоёр бүр тэр нь бүр ингээд бүгдээрээ мэддэг те таач мэддэг тэрэнд нь дуурдаг. Гэтэл та өөртөө анхаараад глоw up болоод ажил төрлөө хийгээ зүс царайд анхаарад бие махбодтой анхаарад ирсэн чинь таны нөхөр таныг хардаж эхэлсэн байна. За тэгээд энэ хардлагын асуудлыг би яах ёстой вэ? Туслаач гэсэн байна тийм. За ер нь бол та айгүй зөв замаараа явж байгаа юм байна гэж би таныг хэлнэ. Юу гэхээр та бол яах нь таргалаад одоо ажиллаа хаяад гэртээ ингээд нөхөртлөө адлуулад байдаг, мөнгө төгрөгч байхгүй, найз нөхөдч байхгүй, хамт олонч байхгүй эмэгтэйчүүд байдаг бол та харин эсрэгээр нь хийж чадсан байна. Та ажил хийж ийн, бие махбодтой анхаарсан байна. Үнэхээр 27 кг гэсэн байсан баха. Хас чадна гэдэг нь үнэхээр гайхамшиг. Тэгэхээр таны хувьд яах ёстой вэ гэхээр нөхөртөөгөө ер нь нэг тоор яг нэг ийм динамиктал нэг юм харилцаанд яваад штэ. Аль аль нь багтаал харьцаад байна. Ерөөсө бага хуулаад ийм тийм гэж ярихгүй байна. Тэгэхээр би таныг баг нөхөртөөгөө тулаад ярьчээсэ гэж
зөвлөмөр байгаа байхгүй юу. За жишээ нь бол одоо Тэ чи бол угаасаа л хүнтэй явуулдаг. Тэрий чинь би ч мэднэ, ах トゥ чинь ч мэднэ, анд найз, амраг, хайртууд одоо эргэн тойрныхан бүгдээрээ мэдчихээн, тэ. Тэгээ чи одоо тэгээд тэрнтэйг л мөрөөрөө л одоо жаргаал тэгээд явал да. Одоо чи битүү баг нэгэнд өнгөрцөн. Би бол одоо өөрийнхөө одоо тэ амьдралаар амьдрий, чи өөрийнхөө амьдралаар амьдр. Одоо намайг бити тэгэж зоод, бити дарамтал, бити муухагаар хэл энэ бүхэн чинь зүгээр хангалттай гэдгийг хэл. Тэгээ хэрвээ дахиад таны биед гар хүрэх ч юм уу, таныг элдв дээр харах юм бол та цагдаад мэдгэж болно шүү дээ. Хэрвээ ив зүгээр ярилцаад уучраа олё. Чиний энэ токсик байдал болохгүй байна. Би дахиж чамд зодуулж элдв дээрээ дормжуулж амьдрч чадахгүй гэж хэлэхэд тэр хүн өөрчлөгдөхгүй таныг зодод гар хүрээд байгаа бол хуулийн байгууллагаараа л яв гэж биэл. Тэр хүн харин тантай ив зүгээ олцоод ярилцаад тийм ээ миний ч бас буруу байгаа гэж те ингээд зогсож чадах юм бол баг та хоёр замаа хөөсөн дээр болов л гэж би хэлээ. Ийм утгагүй амьдрал байж болд юм уу? Нөгөө нэг ийм үг өгдөг штэ тий. Ер нь бол эрэгтэй эмэгтэй хүмүүс адилхан л байх ёстой гэж. Хэрвээ эрэгтэй хүн арааш нь тавьж байгаа бол эмэгтэй ч гэсэн араар тавь тий. Яах гэж. Заавал эрчүүд эрхчлөөтэй хүссэн эмэгтэйгээ уулздаг, учирдаг, наригдаг, цэнгдэг. Эхнэр бол яах нь гэртээ нэг гэрийн зарц үйлчлэх шиг байх эсвэл байхгүй. Тэгэхээр зүгээр адил тэнцүү бай. За хин хиндэ одоо тий эрхчлөөг өгье л гэдэг байдлаар хандвал зүгээр л гэж би бол тэгж хэлмээр байна таныг хийсэн дэр тий. За ингээд захиаг доороос нь эхэлье. Oh my god энэ ч та. За энэ захианаас эхлэе. Accept хийгээд авчиж байгаа. Та бүхэн энэ хүн миний захианд яаж хариулсан болов гэдгийг мэдхийн тулд биш үү синтезэл гэсэн үг захиаг ирж байгаа. За яагаад гэхээр нөгөө нэрийг хэлдэггүй учраас хүмүүс өөрсдийнхээ асуултыг олж сонсоход хэцүү идэм шүгэлээ. За энэ 5 сарын 19-нд ирсэн байна. Уучлаарай. За уншия. Сайн байна уу? Уншаад зөвлөгөө өгөөрэй. Би нөхөртөөгөө суугаад 14 жил болж байна. Бид хоёр 33 настай, 2 хүүхэдтэй. Баг маань 2 настай болохоор декреттэй гэртээ байдгаа. Удахгүй ажилдаа орно. Нөхөр бид хоёр хин нь юм үзээгүй байхдаа сунсан. Сарын өмнө нөхрөө ажлынхаа хүүхэнтэй 5 сар араар тавьсныг мэдлээ. Бүх баримтыг нь ухаж олсон. Тэр хүүхэнтэй ч уулзсан. Өөрсдөө ч хүлээн зөвшөөрсөн. Сална гэсэн шийдвэртэй байгаа. Нөхөр ганц удаа уучлаач. Би өөрчлөгдөнө гэд гуйгаад байгаа. Бас хүүхдүүдээ бодоод байх юм аа. Би өөрөө галбиртаа анхаардаг. Өөртөө ч арчаатай эмэгтэй гэж өөрийгөө боддог. Харин явалцсан хүүхэн нь 9 дүү, хитрхий тархан, нүүр дүүрэн батгатай сонин хүүхэн байсан гэж бодохоор бүр гутраад байх юм аа. Гол нь гомдод байгаа юм нь өвөл сурагчийн амралтаар бид 3 хол байхад тэр хүүхэнтэй анх унтсан байсан. Бас хүүхэд өвдөд эмнэлэг твцэж байхад бас уулзаж унтсан байсан. Өөрийнхөө төрсөн өдрөөр бас уулзсан байсан. Битсэн мессеж нь хайртай хүсэж байна энэ гэсэн байсан. Тэрийг нь хилээд хөөсөн ч явахгүй зүгээр мессеж худлаа тэгж битсэн юм хайргүй зүгээр л өөр хүүхэнтэй унтаж үзмээр байсан гэж хэлээд байгаа. Бид хоёрын бэлгийн амьдрал бол хэвэн яг өмнөх шигээл байсан. Надад хэлэхдээ бас л гоё л гэдэг. Явалцныг нь мэдснээс хойш өмнөх байснаасаа шал өөр халамжтай гэрийн бүхэл ажлыг хийж хүүхдүүдээ анхаардаг болсон. Орж ирсэн бүх цалингаа бас шилжүүлж тамхинаас гарна гэж татахгүй байгаа. Үнэхээр л өөрчлөгдөх байх гэж гордоод байна гэх юм уу? Би ер нь яавал дээрвэ. За. Таны хувьд бол одоо тааш бараг нөхрийг бол нилээд л тэ чангалаад байгаа юм байна шүү дээ. За ер нь бол одоо хүмүүсийг би ер нь нэг тийм гэр бүлийн хосуудыг сал одоо нийл гэж хэлэхээс илүү мэдээж энэ таны амьдрал таны сонголт тийм үү. Би ер нь хин хүний амьдралд ороод одоо салж нийлхийг заадаг хүн биш шүү дээ. Гэхдээ яг энэ харилцаа яагаад байгаа юм бэ? Юу нь болохгүй энэ чинь ийм байдаг юм а, тийм байдаг юм а гэдэг сэтгэл зүй талаас нь л өөрийнхөө судалсны үндсэн дээрээс хэлдэг тийм үү. За тэгэхээр ерөөсөө бүх ирчүүд араар тавьдаг. Бүх ирчүүд араар тавьдаг. Тэр нь харин хизээвэ гэдэгдээ л байдаг. Тэгэхээр та хэлж штэ тэр араар тавьсан эмэгтэй нь болохоор бүр 9 насаар дүү тарган бүдүүн нүүрэндээ батгтай тэгээ бүр надтай харьцуулахад явж тийм эмэгтэйтэй яаж араар тавьсан бэ те тэрэнд нь бүр гутраад байна гэдэг чинь магадгүй сайхан хүүхэн байсан бол та баг ойлгоно гэд хэлж штэ. Тэгэхээр ер нь эрэгтэй хүмүүс ингэдэг юм одоо эмэгтэйчүүд ингэж боддог байхгүй. Би илүү хөөрхөн байх юм бол би илүү сайхан байх юм бол миний нөхөр миний найзлуу миний араар тавихгүй гэж. Гэтэл та энэ дэлхийн мис байсан ч эр хүн таны араар тавьдаг.
Тэгэхээр эрэгтэй хүн яагаад араар тавьдаг вэ гэхээр тэр хөөрхөн эмэгтэй, тэр сайхан эмэгтэйдээ байгаа юм биш. Тэднэрт тийм өөр эмэгтэй хэрэгцээ байдаг учраас тэд хийдэг байхгүй юу? Нөгөө эмэгтэй тийм гоёдоо биш, сайхандаа биш, төгс төгөлдрдөө биш. Тэдэнд араар тавих өөр нэгэн эмэгтэйг амталж үзэх хэрэгцээ байсан. Тэгэл тэд хийдэг. Тэгэхээр яг гоо танаа нөхөр бол одоо салахгүй барихгүй ер нь бол өөрийгөө илэрхийлсэн л байна шүү дээ. Тэг яг өөр эмэгтэйг амталж үзмээр санагдсан юм аа. Энэ тэр мессеж чат ч бол худлаа. Бараг тэр нь ортоо үннээр хэлсэн болов гэж би бодож байна тий. Тийм учраас таныг яг яаран одоо салах шийдвэрийг битээ гаргаасай л гэж үсэ. Яг ирчүүдийн секс мөн чанар гэж яг юу юм бэ гэдгийг л ойлгоод аа. Угаасаа бүх ирчүүд араар тавьч нар. За дараагийн асуулт руу оръё. За 5 сарын 17-нд ирсэн байна. Шөнийн 2 цагт ирсэн байна. За зарим хүмүүс ингээд над руу ингээд яагаад ч юм нэг хуурамч аккаунтаас ингээд бичсэн байд юм бэлээ. Ямар ч зураг мураг байхгүй өөрсдийгөө бас харуулахгүй гэж бодсон юм шиг үлээ тий. За сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Би нөхөр хүүхдийн хамт амьдраад 6 жил болж байна. 27 настай асуудал болоод байгаа зүйл. Нөхөр үргэлж Dota PC тоглодог, гэр бүлдээ цаг гаргахгүй байгаа юм аа. 7 хоног шувц тоглодог. Заримдаа өөрийн 4 цагт ирнэ. Ирэхээрээ ямар ч халуун дулаан уур амьсгал байхгүй. Угаасаа уцаа ухаал хэвцдэг. Тусдаа ч унтдаг болсон. Гэр бүлдээ цаг гаргаж өгөөч гой гадуур явъя гэхээр мөнгө байхгүй гэд хөвтөд байдаг. Бас хартай миний уцыг шүүрч аваад үзэн. Байхгүй бол энэ тэндээс гаргаж ирнэ. Өмнө нь бас уцыг минь хананд савж байсан. Одоо 2 дахь удаага хананд савж байна. Нэг бол хазан чимхэн аймаар анх удаага эрэхтэй хүнд алгадуулж үзсэн. Би цаашаа чихгүйг сонгосон шийдсэн сална гэж хэлсэн. Тэр өөрөө ийм харилцаатай байснаас нэгээ зовоож байхаар болий гэж хэлчихэд чатаар өмнөхөө яриад үргэлж дарамтлаад байгаа юм шиг санагдсан. Хамгийн сүүлд хэлсэн үг нь би чамайг амархан тавьж явуулна гэж бодож байна уу? Үгүй өгтөлчин дарамтлна гэсэн ийм харилцаатай байгаа. Би одоо яг яавал дээрвэ? Хоосон ирсэн хоосон буц гэсэн үг нь бэр гуйгаагүй тусдаа гараагүй шүү дээ гэсэн байна. За 27 настай тий 6 жил амьдарч байгаа гэхээр нэг хүүхэдтэй хүүхэд нь ойролцоогоор нэг 4 5 6 настай болов. За наа жаалагч чинь ямар юм дээ? PC чинь жаал юм биз дээ. Хазан утас ханруу савна гэдэг бол яг тэр PC тоглоомд болдог тэр үйл явдлыг л яг бодит амьдрал тань дээр гаргаад байна л гэсэн санаа. Тэгэхээр ер нь бол яг хүн бүрл өөр өөрийн сонирхол мэрэгжилтэй байдаг тийм үү. Зарим ирчүүд учиргүй бүх сонирхдаг байхад, зарим нь учиргүй хөл бөмбөг сонирхно, зарим нь учиргүй PC, компьютер гейм сонирхно, зарим нь одоо мөрөөдөө тоглоом гэдэг ингээд ирчүүд ер нь нэг тийм багц л одоо тэ өөр тусын сонирхолтой байна. Тэгэхээр би бол PC тоглоом сонирхдаг хүмүүсийг бүгдийг буруутгахгүй. Энэ бол одоо бүр дэлхийн спортч болоод явж байгаа. Гэхдээ хүн өөрийгөө контролдож сурах хэрэгтэй. Ажил одоо хоббигоо зохицуулах чадамжтай л байх хэрэгтэй. Тийм үү? Эн чинь хэвийн нормал нэ гэж үзнэ. Тэгэхээр таны нөхрийн хувьд бол одоо насанд хүрсэн жаалхгүй юм байна гэж би хэлнэ дээ. Тий. Тэгээд одоо ажил төрөл хийж амьдралаа бодохгүй PC тоглоом тэр хүний ертөнц юм бол одоо тэр хүний одоо эцэг үр хөвгтийн эцэг болох те хүний нөхөр болоход бэлэн биш юм уу л гэж би бол харж байна. Ер нь бол эцэг болохоос манай монголчууд гэж ярьдаг шүү дээ те зүгээр хүүхэд байхдаа л өстой 2 хүүхэд нийлээл бараг хүүхэд байхдаа хүүхдэд төрүүлээл тэгэхээр хүүхэд нь ч хамт өсчдгийн амьдралыг ч хамтдаа тулаа болгочтой. Зүгээр явж иж амьдралыг мэдэн зэдэн гэдэгдэг. Миний хувьд бол тийм биш. Ер нь ийм том болсон жаалуудыг хүмүүжүүлж хизээ ухаан орхвол хизээ амьдралд ингэж те ухаарах болдоо хизээ амьдралынхын төлөө хичээх болдоо гэж хүлээснээс баг өөрийгөө бодоо явсан дээр бол гэж би танд хэлнэ. Цаг хугацааны гарц. Энэ хүн хизээ төлөвшөж, хизээ томоожож, хизээ амьдралаа гэх бол мэдгүй юм да. За дараагийн асуулт хөөрхөн шүү маш их ухаалаг бүсгүй дээ гэсэн байна. За танд баярлалаа. За 5 сарын 21-нд ирсэн мессеж байна. Орой мэндэ завтаа болвол хариулаад өгөөрэй. 5 ахтай айлын хин зохин 9 настайдаа аав ээжигээ алдаад амьдрал
хөмрөг шиг л болсон. За уучлаарай, энэ чимээ гараад уул нөгөө цонх онголтон ч салхилаад манай хөшиг ингээд дуурайд байна. За хөмрөг шиг л болсон. Ах нар дээрээ өсөөд одоо 21 настай 2 идэхгүй хоосон хонохгүй байгаач томрох тусам эцэг эхийн хайр инхрээллийг санах юм а. Хүсэж гарсан болохоор айгүй дураараа аав ээжтэй муухан аашилдаг байснаа бодохоор л гол зураад байдаг. Одоо айгүй эерэг төрлийн. За эерэг гэжсэн юм шиг байна. Эерэг төрлийн хүн юм. Ер нь ингээд л тайван байхыг хичээдэг. Хідэн ахыгаа нааш нь цааш нь хүүхэд харна. Ер нь энтер гээд ууг нь бужигнаад л байдаг. Хүнд даах хэмжээний амьдрал байдаг юм а. Сэтгэлийн тэнхээтэй бай эдэр гэдэгч санах битгэрэх гэдэг сэтгэлийн там юм а. Өөртөө яриад ч ойлголцохгүй юм. Энэ байдалтай эвлэрч эсвэл өөрийгөө яаж татаж авах вэ гэсэн байна. 21 настай юм байна тий. 9 настайдаа аав ээжийг алдсан. 5 ахтай айлын хийн зохион. За окей. За таны хувьд болохоор та айлын хамгийн бага охин. Тэгээ дээрээс нь 5 ахтай. За эрэгтэй хүмүүс гэдэг бол тэр тусмаа таны хичнээн төрсэн ах нар ч гэсэн олон насны зөрүүтэй тусмаа таны одоо тэр нарийн нандин гүн сэтгэлийг ойлгож эмэгтэйчүүд ч ингэж танд тэр одоо ихийн хайр магадгүй одоо та ихчтэй байсан бол эмэгтэй дүүтэй байсан бол арай өөр байх байсан тийм үү, тийм зүйлийг өгөхгүй. Ер нь бол ах нар хүндий байдаг. Яг хоо түшиг тулгуур болох нь арай өөр л дөө. Тэгэхээр таны хувьд бол би юу гэж хэлэх вэ гэхээр ингэж битгий бод. За одоо би 5 ахтай миний ээж аа байхгүй штэ. Би одоо бүр ингээ 9 настайдаа эцэг их алдцсан. Би яагаад ийм золгүй бол яагаад одоо тийм ээ намайг ойлгох хэн нэгэн байдгүй болоо гэж та бодоод байгаа байхгүй юу? Ингэж бодсноор та амьдралд нэг тийм хүлээлтийг бий болгоод байна гэсэн үг өөртөө. Тэр хүлээлт юу вэ гэдгээр нэг л ээж авч нь буцаад амьлаад ирэх юм шиг. Эсвэл таныг нэг ойлгох хин нэгэн гараад ирэх юм шиг. Эсвэл нэг бүх зүйл нэг тийм таал нэг азгүй юм шиг байдлаар та өөрийгөө төсөөлөд байна гэсэн үг байхгүй юу? Гэтэл угтаа энэ бол таны л бодол шүү дээ. Тийм үү? Таны л бодол. Тэгэхээр айл ганцаардж байгаа, айл өмчөө өрөөсөн хоцорсон хүмүүсийг тэр гэхүү амьдрал гэдэг ингээд янз бүрийн л одоо зүйл бидэнд тохиолдож болдог. Тийм учраас хэрвээ одоо таны энэ тохиолдол та бүр үнэхээр яг ийм сэтгэл зүйн одоо ийм асуудалд ороод сэтгэл готролтой олон жил болоод энэ байдал чинь засагдахгүй байгаа бол нэг бол сэтгэл зүйчдэр цаг аваад удаан хугацааны эмчилгээнд явах. За нэг бол одоо өөрөө найз залуутай болох. Үнэхээр таныг ойлгож чаддаг, сонсож чаддаг, таныг шүүмжилдэггүй тийм найз залуутай болох. Эсвэл яг л одоо тийм адилхан байдалтай таныг ойлгож сэтгэлийг чинь хуваалцаж сонсож чаддаг найзтай болох. Ер нь бол би айгүй олон эгч найз нартай байсан л да. Дандаа эгч хүмүүстэй найзалдаг байсан. Ер нь эгч нартай найзлахаар эгч нар их халамжтай байдаг шүү дээ. Тэд нар чи хизээж төрүүлж уурлна гэж байхгүй, төрүүлж янз бүрийн хөдөлгөөн хийн гэж байхгүй. Ер нь айгүй халамжтай эгч нар ер нь тийм байдیں۔ Тэгэхээр болж өгвөл өөрөө ер нь эгч найзтай бол зүгээр юм уу гэж харж байна. За тэгээ энэ сэтгэл готрол ингээ бүр даймжраад ажил хийхэд чинь нөлөөлөө, шүн унтуулж чадахгүй, нойрчгүйдээд ингээ бүр ингээ нилээд хүндөвтөр байдал танд ингээ илэрх юм бол ер нь та мэргэжлийн сэтгэл зүйчэд хандаж эмчилгээнд явуул гэсэн үг. Эмчилгээ гэдэг нь ерөөсөө хөнгөн им магадгүй танд өгж болно. Гэхдээ дандаа ярилцлагын одоо сэтгэл зүйн ярилцлагын эмчилгээг л би эмчилгээ гэж хэлээд байгаа шүү тий. Энэ байдал танд туслах болов уу гэж харж байна тий. За дараагийн чатыг уншъя. За хизээ ирсэн чат вэ? 5 сарын 21-нд ирсэн байна. Хей гэсэн байна. За сайн уу? Сайн байна уу? Би 34 настай хүүхэдгүй эмэгтэй. Тэгтээ миний буруу гэж боддог. За би уулздаг найзаар нь дамжуулж танилцсан яг юу гэж ярихад урт түүх болно. Би товчлоод ярьлаа. Би нэг залууд үнэхээр хайртай, хамаг бүхнээ зориулсан боловч надад хайргүй байсан гинэ. Би олон жил өнгөрөх тусам хайргүй болж тэрийг өөртөө татсан боловч би хайргүй болцсон байсан. Ашиглах тийм санаатай болцсон. За дараагийнх нь тэр залуугийн найз залуу нэг хүүхэдтэй салсан. Учраад үнэхээр надад хамаг зүйлээ зориулж байгаа. Атал өмнөх тэр залууг таньдаг байсан болохоор хэсэг ярьсан. Одоо болсон ч хаа нэг уухаараа ярих юм аа.
Өшөөж хэлэх юм танд байна. Яах ёстой вэ? Боломжтой бол хувь чатаараа хэлээд өгөөч гэсэн байна. За бүр утасны дугаар үлдээсэн байна. За би тийм сошиалд идэвхтэй хүн биш ээ. Би өөрөө цэцэрлэгийн багш мэрэгжилтэй хүн. Жохон шар ариг уугаад буруу бичсэн тохиолдол байна. Уучлаарай. За яг сайн ойлгосонгүй. Нэг залуутай байсан. За тэгээд нөгөө залуу дурлсан байна тий. Тэгээд өөрийн болгож авах гээд нэлээд хойноос гүсэн тэр залуу өөр дээр нэрэхэд хэдийн хайртай биш болоо зүгээр ашигласан байсан. За тэгээд дахиад нэг залуутай танилцсан. Тэгсэн чинь тэр өмнөх экс чинь таньдаг хүн байсан. Тэгээ хаяа тэрнтэй ярьдаг гэж байгаа юм уу? Тэгэхээр таны асуулт бол би яагаад нэг ийм хүнийг зүгээр л нэг ашиглах сэдэлтэй хүнд яг ингээд чин сэтгэлээсээ хайртай болж чадахгүй байна вэ? Яагаад би нэг ийм сонин саарл юм шиг болчвоо гэж асуух гэж байгаа юм байна гэж би бол ойлголоо. За тэгэхээр таны хувьд би юу гэж хэлэх вэ гэхээр та өөрийгөө анзаараад дүгнээд эхэлсэн байна тийм үү? Би бол одоо нэг болохгүй шүү дээ гэдгийг та бол мэдсэн байна шүү дээ. Тэгэхээр энэ тохиолдолд яах ёстой вэ гэхээр за энэ чатуудаа устгах явахгүй л айгүй олон чат. Тэгэхээр энэ тохиолдолд би таныг яах ёстой вэ гэхээр яг уу эхний нэг учрал нь шүү дээ. Одоо хоёр дахь нь бол нэг тийм чухал хүн биш юм шиг байна. Эхний нэг учрал дээр та тэгээд алдсан байлаа гэд тэрүүн дээр нэг гоё ингээд нэг гайхалтай сайхан хайрыг төсөөлөөг үзээгүй байлаа гэд та тэр чигтээ тийм хүн биш. Таны дараагийн учрлууд тийм гэсэн үг биш шүү дээ, тийм үү? Тэр та илүү гоё тийм одоо тийм дурлалтай учирж болно, илүү өөр хүмүүстэй учирж болно. Тэр дараагийн дурлал энэ одоо учирсан дурлалаас чинь өөр байх боломжтой. Тийм учраас яг нэг өөр тохиолдсон нэг тийм юу дээр дурлалын асуудал дээр за би ерөөсөө л ийм хүн юм байна. Миний бүх одоо хайрын амьдрал ийм байх юм уу гэдэг сэтгэл готролд бол автах хэрэггүй л гэж хэлээ. Тий. За дараагийн асуултыг уншъя. Зарим хүмүүс ингээ хоосон чат явуулсан мэдгийг сони ямар учиртай юм бол. За 5 сарын 21-нд ирсэн мессеж байна. За хай за байнга сонсдог сонсогч нь байна. Би 4 хүүхэдтэй нөхөр болон нохооны хамт амьдардаг хүн байна. За айл бүртэл асуудал байдаг байх. Гэхдээ би тэмдэглэл хөтэлдэг юм аа. За бусад ээж нар ч гэсэн над шиг ийм тэмдэглэл хөтлөөсэй гэж бодож байна. Зовлон дурдаад зовлон яриад л байвал хорвоогийн зовлон дуусахгүй шүү дээ. 2021 оны 10 сараас бичиж эхэлсэн юм. Би одоо 42 настай ээж байна. 4 хүүхэд нөхөр нохооны хамт амьдардаг. Ам бүл 7 гинэ. Асуудалгүй гэр бүл гэж юу байх вэ? Айл бүртэл янз бүрийн энэ яагаад асуудлаа давтаа бичсэн юм бэ? За яг бусад эмэгтэйчүүд зүгээр өдрийн тэмдэглэл хөтлөөч гэдгийг л хэлсэн гэж байна. За тэгээд яагаад ингэж бусдаас зовлон одоо зөвлөгөө хайгаад идэм бэ? Зүгээр өдрийн тэмдэглэл хөтлөөд явахад болох шүү гэж ийм санааг өгөх гэсэн юм байна тий. За хүн бүр өөр учраас ер нь хин нэгэн яагаад бусдаас тусламж гуйж болохгүй гэж. Хин нэгэн яагаад надад туслаач миний амьдрал ийм тохиолдод байна гэж хэлж болохгүй гэж. Энийг ингээд нэг эсэргүүцээд байгаа. Эсвэл яагаад энэ анууд цогтоос ингээд асуулт мессеж явуулаад байгаа эмэгтэйчүүдийг би ойлгохгүй байна гэж дургуутсан хүмүүс айгүй их байд юм билэ. Тэд өөрснөө хүсдэг, өөрснөө тусламж гуйна. Хин нэгнээс тусламж ирнэ гэдэг бол энэ бол сул тал биш. Энэ бол тийм ээ гайхаад аймаар тэнэг асуудал биш л гэдгийг би хэлье. Бид бүгдэд л амьдрал дандаа янз бүрийн проблем шийдэх асуудал гардаг шүү дээ тий. Тэгээ та л өөрөө тийм мэрэгэн ухаантай бол та өөрөө бусдаас тусламж хүсдэггүй бол та өөрөө амьдралаа болгоод явж байгаа бол ийм байна л гэж хэлье. За дараагийн асуулт. 5 сарын 21-нд ирсэн байна. Сайн байна уу? Миний хүү 25 настай мөрий тавьдаг юм уу? Тоглодог. Олон жил болж байна. Би хүүтэйгээ энэ сэдвээр ярьдаг, ойлгуулах гэж оролддог боловч миний үгийг ойлгож байна. Одоо засарна гэдэг боловч яг хിവэрэ. Нөхөр намайг л буруутгадаг. Эрхлүүлсэн чийл хамаг юмыг нь бэлдэж өгсөн гэдэг. Шар хатанд твтүүлэх юм уу? Шоронд орхол зам байна. Энэ хоёр замаар явуулахгүй, ойлгуулчих гэж чадахгүй арьс махтайгаа хатаж байна. Шоронд ороод ойлгох юм уу? Хүүгээ алдхаач мэдэхгүй байна гэсэн байна.
За донтолтын асуудал тийм ээ. За энэ донтолтын асуудал угаасаа энэ мөрөөдөд тоглоомын донтолтын асуудал манай Монголд айгүй их байдаг юм байлээ. Тийм учраас та яг тэр хүүхдийг шууд шар хад ч юм уу эсвэл шорон морон гэж шууд ингэж одоо бүр та нэг бол үх нэг бол амьдр гэдэг нэг нилээ хатуу юуг л тулгаад байна шүү дээ. Инкээсээ өмнө та магадгүй хүүхдээ одоо тэр сэтгэл зүйчдээр уулзуулаад донтолтын эсрэг одоо тэр олон удаагийн уулзалт эмчилгээнд явуулаад бас ийм бичиж өгдөө шүү дээ. Тэр ийм уулгаа сэтгэл зүйн одоо эмчилгээнд явуулаад үзээрэй гэж таныг хэлье. Тэгээ амьдрал арай хөмөрчхөөгүй байна. Бүх юм дуусаагүй байна. Одоо миний хүн нэг бол үхэн нэг бол галзуурна гэж та яах нь битгий тэгж бодорой гэж хэлье. За дараагийн асуулт. 5 сарын 23-нд ирсэн байна. Сайн байна уу гэгчээ? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Таныг дагаад сонсоод нэлийн удаж байгаа болохоор надад гаргалгаагаа гаргахт минь таны зөвлөгөөл туслаж чадах юм шиг санагдаад бичиж байна. Би одоо 25 настай, нөхөр охинтойгоо хамт амьдардаг. Бид хоёр нэг сард дахин нэг хүүхэд олж одоо би жирэмсэн 5 сартай. Нөхөр маань одоо нэг өөр хүүхэнтэй холбоотой болчихсон байгаа. Би 2 сарын өмнөөс хит их хардаж уцанд нь байшил тогтоогч суулгаа. Тэгээд нөхрийнхөө өөр хүүхэдтэй харилцаанд орж байхад нь өөр хүүхэнтэй гэж өчгчээсэн баг тийм үү? Байхад нь барьсан тэр үедээ нөхөр маань уушлалт гуугаад дахиад хийхгүй гэсэн боловч яг юу нь буруугаар иргэснийг мэдэхгүй нэг л өдөр намайг тандаж чагнадаг байсан. Би чамд одоо итгэж чадахгүй байна гэдэл тэгснээ тэр хүүхэн бид хоёрын дунд зүгээр л оршин хэн үлдэхийн цаг хугацаа харуулна бизэлгээд байдаг болчихсон. Тэгээд зогсохгүй одоо тэр хүүхэнтэйгээ байнга хайртай санаж гин гэж мессеж бичиж өдөр бүр уулздаг болсон. Би яг юу хийхээ мэдэхгүй димэйл өдөр бүр уйлж хүлээдэг болсон. Одоо бол үнэхээр их шаналаад яхаа мэдэхгүй болцоход байна. Анхнаасаа шалгаж тандаж байсан буруугаа ойлгоод одоо дахин тийм үйлдэл гаргахгүй байгаа. Нөхөр маань надад итгэхгүй л байгаа. Бас жирэмсэн болохоор ч тэр юм уу тайван байж огт чадахгүй, тавиад явуулчих чадахгүй байгаа хэрнээ яаж авч үлдэх аргаач мөн олохгүй их л хэцүү байна. Ийм үед яавал зүгээрвэ надад тусал зөвлөгөө өгөөч ихчээ гэсэн байна. Oh my god. Хэдэн сартай жирэмсэн юм бэ? 25 настай тийм охинтойгоо амьдардаг. Нэг сар дахин нэг хүүхэд олсон гэхэр чи одоо ч 5 6 7 сар. Одоо 7 сартай жирэмсэн байх нь тийм үү? Нэг тийм үг үйдэг штэ. Эхнэрээ жирэмсэн болсон цагт эр нөхрийн чанар танигддаг юм а гэж. Эмэгтэй хүмүүс жирэмсэн болчоор яах вэ? Тэрний хүүхдийг тээж байгаа штэ. Тэгэхээр эмэгтэй хүн өрөөсөө 100% тэрний хараат болчихж байгаа байхгүй. Тэгэхээр манай эмэгтэйчүүд одоо би энэ залуу бүсгүүчүүдэд хандаж хэлмээр байгаа байхгүй. Залуу охтууд би хэрвээ жирэмсэн болчих юм бол би энэний хүүхдийг тээчих юм бол энэ бол аюулгүй баталгаа. Энэ хүн хаашаач явахгүй, энэ хүн надаас салахгүй, намайг орохгүй гэж бодоод байдаг. Энэ тийм биш. Тийм биш. Ер нь бол тухайн эрэгтэй хүний зан характер эхнэр нь жирэмсэн болоод хүүхдийн тийхээр гинт өөрчлөгдөөл тэр гинт үнэнч болол тэр гинт засраал тантай үүр даргамжаатай юм шиг таны хойноос юм гэсэн юм ерөөсөө байхгүй. Тэр таныг жирэмсэн байсан ч нөгөө зангаа гаргана. Жирэмсэн биш байсан ч нөгөө зангаа гаргана. Тэгэхээр таны хувьд одоо би тооцоолж үзэхэд та 7 сартай жирэмсэн байх учиртай байна тийм үү? Тэгэхээр одоо хүүхэд төрнө. За мэдээж тэгээ нөхрөөс бол одоо салах бодол байхгүй учраас би танд юу гэж хэлэх вэ гэхээр ерөөсөө тэр нөхрийн араар тавилт мавил тэр өөр хүүхэнтэйгээ чаталж байгаа барьж байгаа тэр талаар ерөөсөө бити хэрүүлхий бити хөөцөлт. Тэгэл орхич хэрэггүй. Тэгээ тэр хүүхэд төрөөд яахын тэр аж байдлыг харж л бай. Ер нь нэмэгтэй хүн ингээд нөгөө нөхөр нь араар тавиад ирэхээр нөгөө залууг чинь хөөгөөл хэрүүлээгээл бөө юм болоод идэг. Энэ ямар үр дүнд хүрдэг вэ гэхээр тийм гайхалтай үр дүн авчирсан кейсийг би бол сайн мэдэхгүй байна. Тий. За би түр хөшгөө янзлахгүй энэ хөшгөний чимээ надад ингээд асуултанд хариулаад төвлөрөө сухад аюу хэцүү байна. За бичлэгээ үргэлжлүүлээ. Сая нөгөө цонхоо хаачлаа. Тэгэхгүй бол манай цонхон ингээд нэвт салхилаад ингээд дүгдаг гээд хөшгөн дуурайгаад тэгээд маш халуун байгаа учраас би сэнсээ асаагаа суучлаа. Сэнсний чимээ орж ирж ивэл та бүхнийг ойлгож хүлээж авах байхаа гэж бодож байна. За дараагийн асуулт. Таван сарын 24-нд ирсэн байна. За сайн байна уу? Би одоо 25 настай, 21 онд өөрөөсөө 2 насаар ах залуутай уулзаж байгаа. Жирэмсэн болоод
Одоо хүүмэн 4 нас хүрэх гэж байгаа. Тухайн үед жирэмсэн гэдгийг хэлээд түүнээс нэг ч уулзаагүй гадагшаа явсан гэж байсан. Намайг төрөхөд жирээгүй. Одоо болтол нэг ч хараагүй. 2023 оны 11 сард гадаадаас ирлээ гэж ярьсан. Түүнээс хойш заримдаа ярьдаг. Голдуу би зөндөө залгаж байж хаа нэг ярина. Надад хэлэхдээ өрөнд орцсон энэ асуудлаа шийдээ та хоёр дээрээ очно гэдэг захиралдаа бүх цалингаа өгдөг, өрөө дарахын тулд гэж хэлж байсан. Гэтэл энэ бүхэн худлаа байж гадагш яваагүй. Тэр захирал гээд байгаа хүндээ ч өргүй. 18 насны зүрүүтэй эмэгтэйтэй амьдраад хайртай дуртай гээд 3 жил болж байгаа юм байна. Би хүлээгээд л байдаг. Одоо яг яах вэ? Тэр хамт амьдардаг захирал их чинь хүүхэдтэй гэдгийг мэдээ сүүлийн нэг жил салыгээд хөөж тугаастай байгаа юм байна. Жич залуу маань улаан мөрөөдөө покер тоглодог, бас их худалж намайг хүлээгээрэй гэсэн мөртлөө тэндээ тэр хүнтэй хайртай хайраа гэд амьдарч байдаг юм байна. Би одоо яах вэ? Энэ бүхнийг тэр захирал гээд байгаа хамт амьдардаг эмэгтэйгээс мэдлээ. Намайг 3 сард шөнийн 12 цагт гэрт нь ирчлээ гараад ир гисэн. Би гарахад байгаагүй. Өглөө 5 болтол би гадаа хүлээсэн. Тэрнээс хойш нэгч утсаа авдгүй. Үнэхээр хэцүү байна гэсэн байна. Ерөөсөө л нэг залуугаас жирэмсэн болоод тэгэл тэр залуу чинь гадагшаа явлаа барьлаа гэж өөрөөс чинь бол ер нь юу байсан юм бэ штэ. Зүхтагаад худлаа яриад одоо ингэ яваад байгаа гişүү юм байна. Хүн чинь тийм үү. За наа залуу чинь яагаад энэ бүх хугацаанд өөрт чи худлаа ярьсан байна. Бүр гадаад явцсан би өртөө ингээд одоо өөр ширээ дараа та хоёр дээрээ очно гэд яагаад энэ хугацаа аваад байна? Яагаад худлаа яриад байна вэ гэдг нь магадгүй өөрөө чинь л одоо нэг хүүхдийн тэтгэмж тогтоолгоно гэж ласаал дайрчин эсвэл ямар ч хэл амгүй чимээгүй байхыг хүсээд юм гэсэн үг. Тэгэхээр би ер нь дандаа л рилүүдээр ярина бүр ингээд амны уншлаг болтлоо хэлдэг те. Ир хүн чамтай амьдрий гэж байгаа бол эр хүн чамд хайртай бол эр хүн чамтай урт хугацааны харилцаа харж байгаа бол эр хүн чамайг хүндэлдэг, хайрладаг бол тэр чам руу мессеж өчнө, тэр чам руу залгана, тэр чамтай хамт цагийг өнгөрүүлнэ, тэр ирчүүд яах нь акшн, үйлдэл хийдэг байх нь шүү дээ. Тэрнээс нэг гоё чатны цаанаас амар гоё үлгэр томог шиг гоё юм ярьж амын чин таглчаал алсуур те. За ингээл гоё амьдрандаа би очиндоо тэгэндээ шалах худлаа. Эрэгтэй хүн ерөөсө чамайг хүсчихлээвэл тэр зүгээр өнөөдөр чамаагүй л үйлдэл хийдэг л байхгүй. Зүгээр нэг чатны цаанаас гоё ингээд аргацаагаа дэвэл наадах чинь худлаа л гэсэн үг. Тэгэхээр наа чи өөрт чинь бол молиг өнхүүлээд байгаа юм байна. Тэгээ тэр өөрөөсөө хідэн наснаар их ч эмэгтэйтэй гинэ. Наа эмэгтэй чинь ч хоёрын дунд жүжиг тавьж их магадлалтай. Ер нь бол эмэгтэй хүндээ хайртай байдаг гэж худлаа штэ. Эмэгтэйшүүд эцэст өөрийгөө л боддог байхгүй. Хүний эр нөхрийг ч иччихчгүй булаагаад өөрийнхөө сексийн жаргалыг бодоод өчнөө хөхөд өнчрүүлээд явж байгаа эмэгтэйчүүд байдаг шүү. Тийм учраас би өөрт чинь хэлээ. Нэгт зүүднээсээ сэр миний дөө. Хоёрт наа чин чиний хүүхдийн эцэг жигсэн чиний хань ижил биш. Чамтай амьдрах бодол юр байхгүй наа хүнд чинь. Гуравт бол чи одоо шүүх мөхөөр яваад яаж иж байгаад наа хүүхдийн тэтгэмжийг яг хөө гэрэлтийн баталгаа байхгүй ч гэлээ гэсэн тэр эцэг тогтоолох янз бүрийн арга марга юу вэ? Өмгөөлөгчнөөс одоо зөвлөгөө авж байгаа зүгээр наа хүнээсээ хүүхдийн тэтгэмжийн тогтоолгуулаад ав. Тэгэл наатахаас сал заяа. Наа ч бол чиний хань ижил биш. Наатахны чи худал хуурмаг хизээш дуусахгүй заяа. Тэгээ покер тоглодог өөрөөсөө үе мултарсан эмэгтэйтэй амьдардаг дампуу юм бэ наатах чи наата зүгээр хай гэж хэлнэ би. За дараагийн асуулт 5 сарын 26-нд ирсэн байна. Сайн байна уу? Би 30 настай ганц би гадаадад амьдарч байгаад Монголдо ирээд 2 жил гарсан болж байна. Одоо харин буцаад явах уу яах уу гэдгээ шийдэж чаддгүй. Явбал уг нь ажил амьдрал бизнес эхлүүлэх гээд олон давуу талтайг толгоогоороо ойлгоод байгаа боловч тентхийн зөвхөн хэцүүг санаад нэг л өөрийгөө хүчлэхгүй хулчаагаад байдаг болжээ. Нас явах тусам улам хүнээс зориг гарахгүй гэдгийг ойлгоод л байгаа. Ки. Одоо л сүүлийн удаа зүтгэх хэрэгтэйгээ ч мэдээд байгаа юм уг нь. Яаж өөртөө итгэлтэй болж хичээл зүтгэж гаргаж сурах вэ? За шийдвэртэй үнэнч байх вэ? Нэг шийдвэр гаргасны араас баахан болохгүй бүтэхгүй зүйл бодогдоод сэтгэл санаа тэнгэр газар шиг болох юм аа. Яаж сэтгэлээ тогтоож савлуулахгүй байх вэ? Та байсан бол яах байсан уу? Надад бас нэг сэтгэлийн мухар шанал байх юм аа. Заавал Монголдо нэг ажилд орж нийгмийн даатгалын шимтгэл төлж амьдрах ёстой гэсэн бодол би ийм хэмнэлд үнэхээр дургүйч бусдыг
бусдын адил байж чадсангүй гэж өөрийгөө зөвхдөг. Би тогтмол компани ажил хийсэн туршлага 1 жил л байдаг. Би өөрөө нэг компанид баригдах дургүйч хүмүүс ингээд амьдраад болоод байхад чи яагаад юмдаа тогтоод амьдрахгүй ийм арчаагүй юм бэ гэд өөрийгөө байнга зэмлэж доош идэг, хажуу хавьяас ч ингэж хэлдэг. Бас гадааддаа очиод мэргэжлийн ажил олж чадах болов уу гэд миний биеэр дүүрэн айдас эргэлзээ байх юм аа. Яаж зоригтой зөв шийдвэр гаргах вэ? Та заавал хариулж өгөөч. Та надад өөрийн бодлоо хэлж өгөөрэй. Бусны хувьд жижигхэн асуудлыг ч би дотроо дэвэргээд өөрийнхөөрөө тавгуутуулж нойрч хүрэхээ байх юм а гэж байна. За та сэтгэл зүйн асуудалтай юм байна. Сэтгэл санааны одоо нэг тийм гутралын асуудал би бол танд байна гэж хэлнэ. За ер нь нэг та бол одоо нэг өөртөө нэг ийм шаардлага тавьсан байна шүү дээ. За би компанид ажиллах хэрэгтэй. Би өглөө 9 цагт ажилдаа очиод орой 14 цагт ажилласаа таардаг байх хэрэгтэй. Тэгээд би нийгмийн даатгал төлдөг байх хэрэгтэй. Би компани сар болгоны нэг 2 удаа орж ирдэг цалин аваад бусдын л адил би энгийн сайхан амьдрах ёстой гэдэг яах нь зүйлийг та өөртөө тулгацсан байна. Гэтэл хүмүүс янз бүрийн л аргаар мөнгө олж, янз бүрийн л байдлаар амьдралаа залгуулж явдаг тий. Бүгд компани ажилтан, бүгд офисын өглөө 9-өөс орой 17 цагт ажилладаг байх шаардлага. Тэгэхээр та яг яагаад өөрийгөө ингээ хайрцаглаад байгаа юм бэ? Яагаад одоо би ингэж чадахгүйгээр өөрийнхөө хүсэхгүй байгаа зүйлдээ магадгүй одоо ингээ нэг таны хувь хүний зан чанар онцлог тохирохгүй байгаа зүйлдээ та өөрийгөө хайрцаглаад болохгүй юмыг одоо шинэ нэг гурвалжин дүрсийг та ингээ дөрвөлжин болохгүй хичээгээд байгаатай л адилхан гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр би бол таныг нэг офисын ажиллана амьдралаа зүгээр хай орхих гэж хэлнэ. Яагаад гэхээр одоо ингээ та өнөөдөр ингээ өөрөөр ингээ байх гэхээр нөгөө нэг уйлгт бодлууд чинь тань ингээл үе орж ирэл би яагаад тийм бэ би яагаад тэгтүүн бэ л гэж та бодоод байна шүү дээ. Тэр зүгээр л тэр бүхнийг орхич. Та заавал офисын ажилтан болох ёс хүч байж болно шүү дээ тийм үү. За нөгөө талаараа та гадаадд байж байгаад ирсээ. Одоо ингээд гадаад руу ингээд явахыг хүсэж гин гэж тэгж шүү дээ. За ер нь бол тэнд очих юм бол миний ирээдүйн амьдралд одоо боломж шанс байна гэж. За тэгэхээр танд би нэг ийм зүйл хараад байна. Танд яг одоогоор амралт хэрэгтэй юм шиг санагдлаа. Юу тааш та Монголдо ирсэн байгаа юм чинь уул нь бол ингээд нэг ганцаараа амралтанд явуул нэг гоё байдаг. Гэхдээ манай Монголд яг одоо гадны улс орн шиг тэр нь хэр хөгцсөн үгүй би мэдэхгүй байна. Магадгүй хүн ганцаараа амралтанд явж эвэртэй тулаа үдсэн юм шиг энэ тэнд бүүн ах トゥ хамт олон найз нөхдөөрөө уусан идсэн хүмүүс байдаг шүү дээ Монголд. Тэгэхээр та нэг гоё амраад найз нөхдөөгөө ч юм уу ганцаараа ч юм уу амраад тэгээд нэг тийм нэг юу ч битгий боднаа. Ажил төрөл гадаад асуудал тэр өөрийнхөө нөгөө шүүмжлэг асуудлаа битгий бод. Тэгээд нэг гоё амарж байгаад би таныг бараг гадаад руугаа буцаж яваад нөгөө ажилдаа төвлөрсөн дээр болов гэж хэлмээр байна. Тэгээ хэрвээ үнэхээр энэ уйлгт бодол танд бүр ингээд давтагдаад тэгээ бүр та ингээд үнэхээр энээсээ салж чадахгүй магадгүй энэ нь сүулдэ танд бүр юм амьдралын бүр идэхгүй болгодог бүр ингээд гүн сэтгэл гутралд ороод хүмүүс ингээд хөвтчихдэг штэ. Тийм байдалтай бол магадгүй та одоо сэтгэл зүйчэд хандах ёстой. Сэтгэл зүйчэд хандаж олон удаагийн одоо тийм ээ ярилцсанд яваарай л гэж би тань зөвлөе дөө. За 5 сарын 26-нд ирсэн байна. Сайн байна уу? Би 37-той, нөхөр 4 дүү. Бид дундаасаа 10 сартай нэг охинтой. Нөхөр 4 дүү гэж байгаа юм байна. 37 настай нөхөр нь өөрөөс нь 4 насаар дүү. За тэгээ 10 сартай нэг охинтой гэж байна. За амьдраа жил болж байна. Нөхөр гэрлэл батлуулах хүсэлгүй байгаа. Утас шөрмсөө их нуун өөр хүүхэн шуухан байх шиг байна. Хадам аав залуудаа нэлээд уудаг байсан юм билээ. Үүнээс болоод хадам ээж, хадам эгч нар нөхөр гээд бүгд л нойргүйдэлтэй шөнө 3-4 хүртэл унтдаггүй. Нөхөрч бас уух дуртай. Гэртээ пяв хаа нэг 100 г уучдаг. Энэ нэрээдүйн амьдрал нөлөөлөх болов уу? Мөн гэрлэлтэй хэрхэн батлуулах вэ? Охиноо аав нь овгөлсөн. Та хариулж өгнө үү? Баярлалаа гэсэн байна. 37-той тэ өөрөөсөө 4 дүү. 10 сартай нэг охинтой. За. За таны хувьд бол би юу гэж хэлэх вэ гэхээр 4 насаар дүүхээр хоёр бол магадгүй эвэл жилтэй байна тийм үү. За хэрвээ та хоёрын аль нэг сардал төрөөгүй бол. Тэгэхээр би таны ингэж байдлыг харж байхад нэгт нөхөр чинь яагаад гэрэлтийн баталгаа хийлгүүлэхгүй байгаа шалтгаан нь юу вэ гэдгийг хоёр зүгээр нэг тийм нухацтай ярилцах хэрэгтэй. Одоо дундаас өрөвчтэй болчлоо. Хамт нэг гэрт ороод амьдарч байна. Одоо гэрэлтэй батлуулахгүй байхад ямар учир байна? Магадгүй тэр өмнөх амьдралтай байсан юм уу, үгүй те? Эсвэл одоо бүх хөрөнгө мөнгө, бүх байр орон сууц таны нөхрийнхөө гэх мэтчлэн. Эсвэл тэр хадам талаас нөлөөлөл байна уу гэдгийг олж мэдэх хэрэгтэй. За нөгөө талаасаа тэр хадам аав нь их уудаг байсан. Тэр хадам
ээж их ч эдгээр ингээл өөрийн 4 хүртэл 3 4 хүртэл унтдаггүй байсан гэд энэ асуудал та нэг тийм анхаарал хандуулад хэрэггүй болов гэж хэлээ. Энэ аригчин хүний хүүхэд аригчин байдаггүй л гэдэг шүү дээ. Ер нь хүн хэн болох нь хүний ухааны асуудал гэж би хэлмээр байна тий. Тэгэхээр хамгийн гол нь таны гол асуудлын кейс юу вэ гэхээр ерөөсөө нөхөр гэрэлтийн баталгаа батлуулахгүй байгаа. Яагаад гэдгийг өөртөө л тулаад ярилц. Яагаад гэж асуу. За энэ чинь хэзээний мессеж вэ? 5 сарын 26-нд ирсэн байна. Сайн байна уу? Залуу байхдаа хадам эгчтэй гомдсон гомдол байна. Намайг их зовох юм аа. Та боломжтой үедээ хариулаад өгнө үү? Намайг Шүрэн Чулуун гэдэг. За нэрээ улан бичгээс 9 байсан юм да. 4 хүүхэдтэй жирийн гэр бүл том хүү. За нэг тийм асуудалтай гэж байна. За дараагийн охин тэдгээр анги. За ийм. За. За юу гэнэ анх хадминдаа айлчилж очоод 10 сартаа хүүхэдтэй сүүгүй сахаргүй усан чансан каш чанаж өгч байла. 2010 он. Хадмынх аймгийн төвд учир би таних хүн байхгүй бас хүүхдээ хараад гэрт сууж байсан учир мөнгө байхгүй яаж чадахгүй усанд чансан каш өгч байсан маань миний сэтгэлд хүнд гэмтэл болсон болтой. Өөрийн ээж минь намайг 20-той байхад бурхан болчихсон юм. Намайг бага байхад өөрийн ээж маань айлчин гээчин сайхан дайлж цайлдгийг харж өссөн хүн болгоныг тийм байдаг гэд бодчихсон болтой. Тэгээд нөхрийн эгч биднийг явах болоход муудаад өмхийрсэн өөхөн тос дотор нь хийгээд бов хайрч өгөөд явуулж байлаа. Ямар эдээ муутай айл вэ наад чинь те. Одоо бол мэддэг болсон болохоор тоохгүй байдгаа. Байхгүй дээ тийм юм өгсөн бол яах вэ? Боломж байгаа. Гэхдээ бид юм гуйдаггүй хаяа нэг очих шаардлага гараад очих болоход би хадам ээжийнхээ гэрт нь ормооргүй зүхтаамаар санагддаг. Тэгээд нөхрөө хүндлээд эвдрэлцээд яах вэ гэд ордог. Тэгэхэд муудсан өөхөө байцаатай холиод бууз хийж өгнө би идэхгүй. Хаашаа өмхирсэн өөхөн дуртай айл юм уу айлч одоо. Яагаад өөх болгоно өмхий байдгийг? Нөхөр идээд гүйлгэх жишээтэй гинэ. Хадам эгч маань өөрөө идэж чадахгүй, хүнд өгч чадахгүй, муудуулчих нь тэрийг хайж чадахгүй хүмүүст өгдөг төрлийн хүн. Одоо 16-17 жил өнгөрчгөөд байхад би хадам эгчэд гомдсон хэвээрээ энэ нь надад их хэцүү байх юм аа. Өөрийгөө тайвшруулах гээд шүрээ чи юу сүртэй юм яах вэ харамж тооцоотой нарийн л хүн байгаа биз гэж өөртөөгөө ярьдаг боловч тус болохгүй юм аа баярлаа гэсэн байна. За. Одоо тэгээд хүнд өмхирсэн өөхөр хоол хийж өгчөө тэгээд яа гэдэг та хэдэг манад ирээд хоол унд идээч цай унд уугаач гэж ураад идэг юм уу. Тэгээ урдгүй бол бити оч яах гэж танд бүр ингэж ийм амарт харуумаа өгдөг таныг ингэж доромжилдаг бүр одоо ч тэр өчнөө олон жилийн юм та мартаж чадахгүй бол хэрэггүй шүү дээ бити очлоо гэж хэлнэ. Тэгээ наад хүмүүс чинь магадгүй өөрсөндөө жоохон ийм хүмүүс гэж магадгүй шүү дээ наадуул чинь тий. Сонирхол юм байна. За дараагийн асуулт. Сайн байна уу? Танаас маш их ирч хүчийг авдаг. Яг өөрийнхөө тань шиг амьдрч чадахгүй л байна. Яагаад ч юм бүү мэд өөртөө итгэх итгэл дутаад байх шиг гинэ. За одоо яаж тань шиг болох вэ л гэж байгаа юм шиг байна те. Нэг Японы нэг хүн хэлсэн байсан шүү дээ. За тэр уран бүтээлч юм шиг үлээ би бас сайн танихгүй тэгсэн чинь тэгжсэн. Чи сайжрахыг хүсвэл, дээшлэхийг хүсвэл, өөрийгөө өөрчлөхийг хүсвэл яг тэр шүтэн биширдэг, яг тэр одоо тэр хүн болох гээд байгаа тэр хүнээ дуурай гэж. Дуурайгаад бай. Тэр хүнээ л дуурайгаад бай. Тэгээд ингээд чи нэг өөрөө ингээд нэг төвшөнд гараад нэг өөрийгөө мэдрээд ирнэ гэж байгаа байхгүй юу? Тэр цагтаа өөрийнхөө дотоод ертөнцийг нээж өөрөөхөө бай. Тэгэж нэг өөрийгөө ол харах бэд юм шүү гэж ярьж байхын би зүгээр сонсч байсан. Гэхдээ үндэ бол би сайн мэдэхгүй байна. Би тэгж хүн дуурайж үзээгүй. За дараагийн асуулт. За энэ хувийн чанартай мессеж байна. Сарын 27-нд ирсэн байна.
Хай таныг сонсдог зөвлөгөөнүүдээс их зүйлийг ойлгож авдаг шүү. Баярлалаа. Би 36 настай 3 охинтойгоо нөхөртөөгөө амьдардаг. Асуулт. Би гоо сайханч мэрэгжилтэй тэр дундаа шивээсээр дагнаж ажилладаг юм аа. Би 2 ойрхон төрөөд 5 жилийн турш хүүхдүүдээ асраад өдөө хүрсэн. Том охин 13-тай, дунд охин за тэд настай гэсэн байна. За ингээд би дахиж төрөхгүй. Миний хувьд хангалттай. Хүүхдээ цэцэрлэгт ордол хажуунаас нь холдгүй асарч хөөрхөн болголоо. Одоо би дахиж мэрэгжлээрээ ажилламаар байна. Шивээсний төвшин ахиулах сургалтандаа суучаад ирээд тууштай ажилламаар байна. Гэхдээ сурна гэд гэрээсээ гарах юм бол тэр жигтэй зайлаараа хүүхдүүдээ би өөр дээрээ аавн чи тэр шивээсээ хийгээ жаргаад явдаг газар руугаа зайлаараа гэд байх юм аа. Намайг явуулахгүй байгаа гол шалтгаан нь маш инээдтэй гэхүү өргөдөлтөөч гэхүү кикики нөхрийн үг гинэ. За би өдий зэрэгт амьдралаа зольж босгох гэж өдөр шөнөгүй зүтгэж байхад чи өөрийнхөө хүссэн салбартаа өөрийнхөө хоббигоор өөрийнхөө хүснээр ажиллана гэвэл би лав зөвшөөрч чадахгүй. Тэр чигтээ зайлан үзгээж байгаа юм аа. Нөхөр маань нарциссист байх магадлал маш өндөр юм байна. Сүүлийн үед л ойлгоод байгаа. Гэрээсээ гараад маш сайн хүн инээд алдсан гэлаж гэлтаасан гоё хүн л байдаг. Гэртээ бол тийм биш арслан бар шиг л байдаг. Хүссэндээ хүрэхийн тулд хүн болгоныг ашигладаг. Найз нөхдөө ээжигээ хүртэл тэгсэн байгаараа ингэсэн байгаараа гэд амар ширүү харьцдаг. Намайг гэрт хүүхдээ хардаг болсноос хойш маш төрөмгүй дээрэнгүй эзэрхүү болж хувирсан. Өмнө нь ажил хийгээд хангалттай мөнгө олоод явдаг байхад тэр ааш нь мэддэгддэггүй байсан юм байна лээ. За та нөхрөө зүйл тодорхойлцсон байна. Манай хүн хүчрхэг эмэгтэйчүүдийг үзэн яддаг, байнга муулж явдаг. Ер нь эмэгтэйлэг тийм инхрийн ялдам зүйлийг маш сул дорой доод зиндааны гэж үздэг. Яг л өсвөр насны савлгаатай аашин дээрээ насандаа гацчихсан юм шиг миний зүгээс яаж ч аашинд нь тааруулах гэж оролдоод бүтлгүүддэг. Яаж игээд өө гаргаж ирээд юу ч чадахгүй, юу ч сураагүй дандаа ийм лай болж байдаг гих зэрэгээр жижиг алдаанаас маань бүхэл хичээл зүтгэлийг маань өгөөсгөж элдвэр хилж, доромжилж, чанга хашигчиж эхэлдэг. Би өөрийгөө алдаад удаж байна. Нөхөрт нийцээд хүүхдүүдтэй анхаарал тавьсаар байгаад насыг барна гэхээр үнэхээр хүнд санагдаж байна. Би мэрэгжлээсээ маш их таашаал жаргалыг авч ажилдаг. Өөрийгөө ч чадварлаг артист гэж боддог. Хүн өөрөөрөө байх, өөрийгөө мэдрэх хэрэгцээ байдаг гэдгийг яаж ойлгох вэ? Зөндөө ууртын биччихлээ. Таны зөвлөгөөг сонсомоор байна. За. Зургийг харлаа. Магадгүй таны дотор танаас маш гайхалтай шивээсний уран бүтээлүүд гарах магадaltaй эмэгтэй юм байна гэж би таны профайл пикчерээс харж байна. За ойлгомжтой. Хариулт бол бэлэн. За та нөхрөө бол одоо маш сайн тодорхойлцсон байна тийм үү? За энэ чинь ийм хүн байна. Угаасаа ч та энэ зэргийн юмыг зүгээр тодорхойлоод олоод хэлж хариулт мариултыг олох чадвартай ч эмэгтэй юм байна. Таны бичсэн зүйлээс харж байхад. За нэг зүйл байдгийн. Манипуляторууд манипуляц хийдэг хүмүүс тань яаж манипуляц хийдэг вэ гэхээр хонгор минь би мөнгийг олж ийн би бүх зүйлийг болгож ийн чи заавал ажиллах ёстой гэж үү чи зүгээр л гэртээ сайхан суугаад ингээд гэрийн эзэгтэй байхад хангалттай юм шүү би угаасаа бүх мөнгөөр тасрахгүй бүх амьдралаа аваад явж чадна чи юусэн ажил хийх хэрэггүй эмэгтэй хүн ажил хийх шаардлагагүй хүүхдүүдийнхэн сайхан ээж болоод л байхад хангалттай. Энэ бол манипуляц. 1. 2. Таны нөхрийн хувьд бол Монгол ирчүүд ихэвчлэн яг ийм энэ манипуляцийг сөрөг байдлаар гаргадаг. За энэ бол одоо Америк стилийн манипуляц явах нь шүү дээ. Америкууд ч маш илдэг ярьдаг шүү дээ. За Монгол ирчүүдийн энэ манипуляц ямар сөрөг байдлаар илэрдэг вэ гэхээр яг танаа нөхөртэй адилхан. Би энэ амьдралыг өдийгөөс төдий болгож босгож өстой нэрэ мөнгө олох бүхэл арга зүйрийг сүгжилж ирсэн. Гэтэл чи өстой нэрэ өөрийнхөө хүсэл мөрөөдлийн дагуу тэр ажлаа хийхээ явах юм бол тэр чигтээ зайлаарай. Чи чамааг бол жаргана гэж байхгүй шүү. Чи яхаараа өөрийнхөө хүсэл мөрөөдлийн хойноос явдیں۔ Чи яхаараа ажил хийдгийг. Чи гэртээ бай. Энэ бол манипуляц. Тэгэхээр би нэг зүйлийг хэлээд байгаа тий. Хэрвээ ир нөхөр чи юм уу найз залуу чинь танд тий хонгор минь чи ажил төрөл бити хий би бүгдийг болгоно зүгээр ингээд хоёулаа гоё амьдрын гэх юм бол уучлаарай. Энэ бол миний хүсэл мөрөөдөл. Би хүсэл мөрөөдлийнхөө хойноос зүгээр л явмаар байна. Би зүгээр л хиймээр байна. Тэглээгээд би чиний найз охин болохгүй болчихно гэсэн үг ш. Тэглээгээд би өөр хүүхдийн ээж чиний эхнэр байхаа болно гэсэн үг ш. Тийм учраас уучлаарай би мөрөөдлөө сонгоно, ажлаа сонгоно. Ир хүнийг сонгох уу, ажил, карьер, мөнгө сонгох уу гэвэл ажил, карьер, мөнгөө сонгох.
Ерөөсөө л энэ гүцээ. За дараагийн асуулт. За минут маань юу болж байна? За нилээд явж их шиг байна. Ингээд зэрэг олон асуултанд хариулаад явахаар амар ядардгийн байна. За 5 сарын 28-нд ирсэн байна. Сайн байна уу? Би одоо 27 настай 3 хүүхдийн ээж. Хүүхдүүдийнхээ аавтай 17 настайгаас үерхсэн. Тэгээд 3 жил бол үнэхээр сайхан байсан. Анхны охиноо үлгэдэж авсан. Дараа нь хоёулаа хот руу орж ажил хийхээр болоод хотод амьдралаа. Тэгсэн охин минь 2 нас хүрлээ. Би дахин жирэмсэн боллоо. Нэг өдөр уурлаад намайг хит алгадаж зодлоо. Юунаас болсон бэ гэхээр зүгээр л хальт маргасан маргаанаас болоод жирэмсэн надад гар хүрсэн. Тэгээд би төвчлээ. За гэд өнгөрөөчлөө. Уучлаад тэгээд байж байгаа. Дахин жилийн дараа зодлоо. Ахин уучлалаа. Уучлалт гуйхаар нь уул нь хотод байхдаа арх уудаггүй байсан. Дандаа эрүүл үедээ зоддог. Хальт маргаал тэгэл зоддог. Тэгээд за хоёулаа хотод бүтэхгүй юм байна. Хоёулаа сум руу явж ажиллаж амьдрий гээд за тгийгээд шийдээд явлаа. За тэгээд нутаг утсан юм байна. За тэгээд нутагтаа очисон чинь нөгөө дүүгээс нь болоод хэрүүлхийгээ дахиад нөхртөө зодуулсан гинэ. За тэгээд нөхөр нь сумандаа очоод арх удаг болсон байна. Моциклоо согтуу барьж яваад ундаг болсон байна. Цагдаад баригдсан байна. За тэгээд цагдаагаас ирж авахгүй бол алан малан гэж шүн залгадаг болсон байна. За тэгээд эмээ дүү одоо хажууд нь байсан хүмүүсийг явсны дараа хаалгаа түгжиж байгаа шал мөргүүлээд алгадаж өснөөс чирсэн. Oh my god. Хурдан ирж аваагүй гээд гинэ. Яана дараа нь дахин уучлсан. Миний нүд хөхөрч уруул сэтэрсэн. Дахин найзтайгаа уулаа. Одоо болно гэж хэлсэн. Найзынхаа хажууд алгадаж цохиж зодсон. Ийм зүйлийг удаан тиссэн би. Сэтгэл минь хөрч өөр хин нэгнээс халамж хайр гарч ирэхээр хайр гэж ийм байдаг юм байна. Өөр хүнээс хайр халамж мэдрэхийг хүсдэг болчлоо гэсэн байна. За ийм зүйлийг яах ёстой вэ гэсэн байна. За. Чи бол их сайхан охин байна шүү дээ. Би зургийг чи харлаа. За хонгор минь ээ. Тэгээд жиж одоо зүгээр л адгуустай нийлцсэн юм шүү. Хаалгаа түгжиж байгаад шал мөргүүлээд алгадаад зоддог гинэ. Хайр гэдэг нэгнийгээ зодох, нэгнийгээ үг хэл амаар доромжлохын нэр биш. Хайр гэдэг нэгнийгээ яг байгаа тэр чигээр нь хүлээж аваад хамтдаа байж чадахын л нэр шүү дээ ер нь. Тэгэхээр таны хувьд бол наад залуучин бол зүгээр адгуус юм байна. Нэгт, хоёрт бол та битгий үг хэл, битгий арх уулаа, битгий тэглээ инглээ гэж битгий үг хэл. 3 үхэхээсээ өмнө шууд зүхт. Run, girl, run гэд хэлдэг шүү дээ. Зүгээр зүхт. Наадах чинь бол яриач яах юу ч ярих вдээ л гэж хэлээ. Зүгээр адгуус байна наадах чинь. За дараагийн асуулт 5 сарын 29-нд ирсэн байна. Сайн байна уу? 30 настай 3 хүүхэдтэй нөхөртөөгөө суугаад 10 гаруй жил болж байна. Нөхөр арх уун тоглоом тоглоно. Энэ бүгдийг нь олон жил твчиж байна гинэ. За болчих болоо да гэж байн хүлээдэг гинэ. Тэгсэн чинь улмал даварсан. Уусан үедээ өндөр дугаар орилж юм хум авч шидэх жишээний арх уухгүй сайхан тоглохгүй гэчээд ахин тоглохгүй гэчээд давтаад байдаг. Одоо үнэхээр итгэх итэл алга 3 хүүхэдтэй аваад сална гэсэн ахин уухгүй гэсэн би үгэнд нь итгэхгүй байна. Яавал дэрвээ зөвлөгөө өгөөч баярлаа гэсэн байна. 30 настай 3 хүүхэдтэй. Суугаад 10 жил болж байна. За. За би танд юу гэж хэлэх вэ гэхээр нэгт таны амьдралын одоо 2 дахь үе эхэлсэн юм байна. Та хоёрын амьдралын суугаад 10 гаруй жил болно гэдэг бол. За энэ үед угаасаа хайр сэтгэл төр анхны үе шигэ байхаа болдог.
Хүүхдүүд ч томроод ирдэг, нөхрүүд ч юм уу эсвэл эхнэрүүд асуудал гаргаж ирдэг. За энэ асуудал нь яаж илэрдэг вэ гэхээр мөрөөдөө тоглоом, арх тамхи, хүүхэн шуухан, араар тавилтын нийтрээр эхэлдэг. Тэгэхээр таны амьдралын яг 2 дахь мөчлөг эхэлсэн байна гэж би хэлнэ. За энэ тохиолдолд яах ёстой вэ гэхээр мөрөөдөө тоглоомны дон гэж байдаг. Энэ бол одоо эрүүл хүний зан дадал зуршил гэсэн үг биш. Таны нөхөр донтцсон, донтогч гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр яадгийн тэр хүн өөрөө донтогч хүмүүс өөрийгөө би донтогч гэж хизэж хүлээн зөвшөөрдөг нь хамгийн харамсалтай байдаг. Архичин хүн тийм ээ би архичин гэж өөрийгөө хизэж хэлдэг. Гэсэн атлаа өдөр болгон уудаг. Нэг ухта 7 хоног уудаг. Сараарч уудаг. Тэгчээд би архичин биш ээ гэд архичин гэж л уурлаад байдаг хүмүүс байдаг. Тэгэхээр нөгөө нэг би нэг уншиж ирсэн донтогч хүн өөрийгөө эдгэх хамгийн ихний алхам бол нэгт өөрийгөө за би донтогч болсон юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөх гэж. Тэгэхээр би таны хувьд юу гэж хэлэх вэ гэхээр нөхрийгөө ямар ч гэсэн эмчилгээнд явуулах гээд үздэй. Тэр донтолтын эсрэг эмчилгээнд явуулах гээд үз. За хэрвээ тэр хүн өстө явахгүй барихгүй гэж өөрөө чи элдэг дээр хараагаал тэр зан авир засрахгүй бол баг та амьдралаа оц дээр болов өөрийгөө бодсон дээр болов л гэж хэлээ. За дараагийн асуулт 5 сарын 29-нд ирсэн байна. За сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Таныг байнга сонсдог, дагдаг, үнэхээр хэрэгтэй байдیں۔ Хариултаа сонсоод бас суралцдаг. Таны нэг рилээс сонссон юм а. Амьдралын 2 дахь мөчлөг буюу 40 насны хямрал гэдгийн талаар ярьж өгч болох уу? Би энэ жил 40 нас хүрсэн нэрэл сэтгэл санаа нэг л хямраад нөхөртөөгөө ч тааш тохирохгүй нөхөр өөр хүүхэнтэй ч юм шиг санагдаад яаж давж туулах вэ? Би энэ хямралыг гэсэн байна. За энэ хямралыг та яаж давж туулахын тулд тэгэхээр ерөөсөө салах хэрэггүй л гэж хэлнэ. За одоо тэр 2 дахь амьдралын мөчлөг гэдэг байгаа. Эхлээд эхний амьдралын мөчлөг бол нэг жоохон охин банд хоёр танилцдаг, хайр дурлалаар юугаач мэдхгүй, уучраач мэдхгүй хоёр нийлдэг, хүүхэдтэй болдог. За ингээл нөгөө хүүхдүүдээ өсөх гэж ноцолдож хичээл сургууль цэцэрлэг амьдрал гэж итэл нэг л мэдгэд хүүхдүүд өсвөр наснд орсон байдаг 10 жил 15 жил амьдэрсэн байдаг. Ингээ амьдралын 2 дахь мөчлөг эхэлдэг. За 2 дахь мөчлөг эхлэхээр яадаг вэ гэхээр хосууд айгүй тайвширч эхэлдэг байхгүй юу? Яг тэр ихний үеишгээс нэг ийм үе чинь байхгүй болоод гэр орон чинь нэг л те чимээгүй болно, хүүхдүүд том болно. Одоо та хоёр энэ амьдрал нэг 10 гаруй жил зүтгэсээр хагаад бүр ингээд нэгэндээ цаг гаргахаач болсон байна. Гайхалтай сайхан болзоонд явахаач болсон байна. Зарим бүр секси өвдөж хүрсэн байдаг. Тэгээ энэ үе дээрээ хүн гэдэг чинь яах вэ? Нэг жоохон сэргээд ирэхээр бас нэг хайрлуулмаар, дуралмаар, хөгжилдмөр, зугаацмаар болоод ирнэ дээ. Хүний мөн чанар шүү дээ тэр чинь. Тэгээд ирэхээрээ л яах нь нөгөө араар тавилт өөр хүмүүс хараад эхэлдэг. Тэгээд яах вэ? Мэдэгддэг, баригддаг. Тэгэл хэрүүл болдог байхад байна шүү. Тэгээд салт үүснэ гэсэн. Тэгэхээр таны хувьд бол та одоо би 40 насны мөчлөгийн амьдралын 2 дахь мөчлөгийг яаж давж гарах вэ гэж байна. Энэ үедээ яаж давж гарах вэ гэхээр ерөөсөө нөхөртөө тэр хэрүүлийг хийгээд байх ерөөсөө эрүүгүй. Бити муудалц бити хэрүүлээ. За аль болох харилцаагаа сайжруулах талаас нь аваад үз жоохон хүлээцтэй байна. Тэгээ нөхөртөөгөө л ер нь секси харилцаагаа буцаад сэргээ илүү одоо анхны шиг гоё болго. Тэгээ болзоонд яв амьдрал ингээ шин гоё зүйлүүдийг оруулж ир. Нэг хосууд нэг уйтгартай байдэн штэ. Хөөе өнөөдөр нэг гоё болзоод хоёлаа тийм тоол идэм мэдээхээр за яах юм бэ гэрээ цэвэрлэн хүүхдийн тийм асуудал тэр ахыг тэгж дуудсан ээжийн тэгж очино мочино. Энэ биш. Өөрсөндөө цаг гарга. Тэгээд яах нь тэр өөр хин нэгнээс амтлахыг хүсэж байгаа, өөр хин нэгэн ирээс имээс амтлахыг хүсэж байгаа тэр зүйлэл яах нь хоёр биенээсээ л гаргуулж амталж тэрийг зохион байгуулж чадах хэрэгтэй байх нь шүү дээ. Тэгэх юм бол яах нь амьдралын энэ 2 дахь мөчлөгийг давж чаднаа л гэсэн үг. За энэ өөр хувийн чанартай асуулт байна. За сайн байна уу? Англи хэл яавал сайн сурах вэ? 3 удаа сургалтанд явлаа сурахгүй юм а та зөвлөгөө өгөөч гэсэн байна. За хэрвээ та ер нь бол яг уу одоо нэг TOEFL, MOFG янз бүрийн IELTS, одоо нөгөө тэтгэлэг ам гэдэг хүмүүс чинь Монголд айгүйх бэлддэг болсон юм байлаа. Гадны орны хэлийг бол. За миний хувьд бол би танд зүгээр өөрийнхөө ойлгосноор өөрийн туулж мэдэрсэн зүйлээ зөвлөхөд бол хэрвээ та гадаад хэлийг сурах гэж байгаа бол тухайн улс орн руу яв. Тэнд очиж сургуульд сур. Тэгвэл та жинхэнэ бэйс сурна л гэж хэлээ. Өөр бол арга зам. Миний хувьд бол зүгээр харагддаггүй. За дараагийн асуулт. 5 сарын 31-нд ирсэн байна. Сайн байна уу хөөрхөн бүсгүй минь ээ. Орой
Үдш битсэнд уучлаарай. Өөрөөс чинь зөвлөгөө авмаар байна. Хувь чатаар минь хариу өгч болох уу? За энэ хувь чатаар гэсэн байна. За ийм юмд бол одоо би хариулахгүй. За. За 6 сарын 2-нд ирсэн байна. Сайн байна уу? Заавал хариулаад өгөөрэй. Дандаа үздэг. Манай нөхөр бид хоёр хамт амьдраад 14 жил болж байна. Бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй. Нөхөр уурхайд ажилдаг. Би гэртээ хүүхдийг хардаг, мөнгө төгрөгнөөс болж дандаа хэрүүл гарч одоо бүр ярихгүй байгаа. Яаж ярилцаж ойлголцох вэ? Манай нөхөр ярилцах дургүй. Амраад ирэхээрээ юм одоо л таг дуурахгүй хөвтөд ядраад байна гээл унтаж байгаа л явах юм. Яаж ярилцаж ойлголцдог болох уу? Баярлаа. Намайг гэдэг заавал уншаад өгөөрэй. За 14 жил болсон тий. Дундаасаа 3 хүүхэдтэй. Нөхөр чинь уурхайд ажилдаг. За мөнгөний хэрүүл гарсан. Одоо ингээд ярилцъя гэхээр. За би ингээд өөрөө эмэгтэй хүн тий. Тэгээд яг ингээд хүмүүсээс ингээд аюух асуудлыг ингээд сонсоод ярилцаад ингээд суугаад би нэг юм ингээд аюух мэдэрсэн байхгүй юу? Нэг ирчүүд заримдаа тэгдэж штэ тий ихнэрээ бурхан минь зүгээр л яншгаа болоод өгөөч гэж бүртгэдэг тий. Би яг тэр байдлыг өөр бусад эмэгтэйчүүдээс мэдэрсэн. Зарим үед ерэн зүгээр л дуугүй байж болтгүй юм уу? Заавал юм болгон дээр дуурах ёстой юм уу? Тэгэхээр таны хувьд бол яг та за нөхөртөө мөнгөний асуудал ийм байна. За чи надад сард тэдийг өгдөг. Би тийм юмд зориулсан гэдэг тэр падаан бүх юмаа өгөөд за одоо тэдэн төгрөг дутаад байна гэдгээ хэлээд таг дуугүй бай. Ер нь нөхрөө эрэгтэй хүнийг өөртөөгөө ер нь жоох ойрхон байлээ ойлгуулъя гэвэл битгий дуугар амаа үд. Үглээл яншаал ярилцъя гэж хойноос хөөгөөд байх тусам эрэгтэй хүн танаас зогтно. Битгий дуугар чимээгүй вэ. Гол юмаа хэл тэгэл гүцээ. Нэгт тийм байна. За хоёрт та одоо ингээд 14 жил амьдэрсэн гэж байна. Тэгэхээр таны хүүхдүүд ямар ч байсан таныг ажилд явуулсан хойгоор бол нэг нь том жижигээ хараад байх ч юм уу ямар ч байсан ингээд боломжтой юм шиг бол санагдаад байна. Тийм учраас би таныг ажил хийл гэж хэлнэ. Ер нь тэр мөнгө өгөх дургүй нөхрөөс мөнгө нэхэж хэрүүл хийж ийснээс өөрөө яваад ажил хийгээд өөрөө нэг багхан ч гэсэн цалинтай бол эн чинь гоё штэ. Хизээч битгий эр хүнээс мөнгө санхүүгийн хувьд 100% бүрэн хараат байдалд ор. Хизээч. Эрэгтэй хүн өнөөдөр таныг ажилтай, амжилттай яваа эмэгтэй хүнийг л эр хүн хүндэлдэг болохоос мөнгөгүй өөрөөс нь мөнгө нэхээ суудаг эмэгтэйг эр хүн эзэж хүндэлдэг л байхгүй. Тийм учраас эмэгтэй хүн гэдэг нэг эр хүнээс мөнгө хараад эр хүнийг царайшлаа суух биш шүү дээ. Өчнөө сайхан эмэгтэйчүүд ажилдаа, карьердаа амжилтыг болоод гоё явж байгаа эмэгтэйчүүд байна шүү дээ. Яагаад эр царай алдах хэвтэй? Ажилд ор гэж би хэлнэ. Тий. Тэгээд нөхөртөөгөө бити яар. Тэр ядраад ингээд нуруугаа харуулаад хөвтөд байгаа хүнтэй бити яар. Бити дуур. Silent treatment-ийг хийж суралтаа гэдэг шиг тий. Бити дуур. Ярихыг хүсэхгүй байгаа хүнтэй ярьж яах. За 6 сарын 2-нд ирсэн цахиа байна. За сайн байна уу хөөрхнөө байнга сонсдог урам авдаг шүү. Би 33 настай, 2 хүүхэд нөхрийн хамт амьдардаг. Хүү 14 настай, охин хэдэн настай. За ийм. За ингээд за ер нь нөхртөг айлаа 15 жил болж байгаа юм байна. За энэ хугацаанд их л юм үзлээ. Тэгэлгүй яах вэ? Архитаар суудаггүй, хуваарай ажилдаг. Би хувийн байгууллагад ажилдаг 15 жилийн хугацаанд юу туулж яаж амьдэрсэн бэ гэж сүүлийн үед бодох боллоо. Нөхөр маань удаа дараа хүнтэй явж байсан. Зодуулдаг байсан. Цагдаад өгөөд 14 хоног баримтлагаанд явуулж байсан. Гарч ирээд шүнжэнгөө тамлаж зодож хонсон. Тэрнээс хойш гар хүрээгүй ч сэтгэл зүйн дарамт үнэхээр их. Надад найз нөхөд гих хүн бараг байхгүй. Ажлын хамт олонтойгоо гарч орох наан цаана асуудал байхгүй. Ажил гэр ажлаас ирээд бүх зүйлээ хийн. Жохон өөрийгөө ойлгуулах гэж юм хэлэхээр ажлаасаа гараач гэдэг. Чиний тэр ажилчдээ танаа ажлынхан гэдэл миний гисэн болгоныг гоочилдог. Сэтгэлээ нээгээд ярих өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлэх боломж байдаггүй. Намайг огт сонсохыг хүсдэггүй. Дотн харилцаач бараг байхгүй. Салмаар байгаач 2 хүүхдээ яах вэ гэж бодоод байна. Энэ хүн бол өөрөө мэдээл гэдэг. Хүүхдүүдээ яах вэ гэхээр орхиол зайлаач чи ч надаас салвал амаараа шороо өмхөндөө надаас өөр чамаа гих
хинч байхгүй гих зэрэг байнга доромжилдаг юм би яг яах вэ? Танай нөхөр бол өөр хүнтэй л юм байна. Эрэгтэй хүнийг нөхрөө өөр эмэгтэйтэй араар тавиад байгааг мэдэх хэд хэдэн арга байдیں۔ Эрэгтэй хүн үр хөвгтөө бодоод өөрт чинь баригдахгүйгээр явуулдаж чадна. Утсыг үүсгэх юм бол битгий хуцаатай зайлгээл утсаа өгөхгүй шүү дээ. Тэд чинь пассвордыг чинь кодыг чинь хамаг чат юмаа устгах чинь. Тэгээ утсыг барьж авах юм бол өөрөө чинь ингэн шүү дээ. Тэгэхээр бид нар утсыг үзэж чадахгүй. За ийш тийш гараад явахаараа мэдээж худлаа ярина. Нөгөөдөл чинь ажил дээрээ байна, тэнд байна, энд байна. Хүүхэнтэй ондохж байгаа хэлэхгүй шүү дээ. За тэгэхээр яах ёстой вэ гэхээр эмэгтэйчүүд за би бариагүй юм чинь, би хараагүй юм чинь арай л үгүй байх гэж өөрөөгөө хуураад байдаг. Гэтэл таны нөхөр таны араар тавиад байгааг яаж мэдэх вэ? Өөр эмэгтэйтэй болсныг яаж мэдэх вэ гэхээр зүгээр л ааш зан 100% хувирна заяа. Тэр таны нөхөр тань зүгээр адгийн зан гаргана. Таны хэлэхгүйгээр хэлнэ, тантай жижиг шажиг зүйл дээр сөргөөцөлнө, танд уурлна, танд анхаарал халамж тавихаа болно, тань руу залгахаа болно, гэрээсээ олон хоногоор ажиллаар далимдуулж явдаг ч юм уу, эсвэл өдөр орой будаг ажилтаа бол нэг үе хоногоор явах. Ийм хандлагыг гаргадаг. Тэгээд тэр чин эрэгтэй хүн хизээч би чиний араар тавьдаг, би чамд хайргүй болцсон, би өөр эмэгтэй сэтгэлтэй, би тэрний сексийн таашаалыг авдаг гэж хэлэхгүй шүү дээ. Чи эмэгтэй хүнийг бүр залхаад яваад өөрөө за баяртай гүйцээ гítл нь эрэгтэй хүн танд адгийн зангаа гаргана. Энэ бол ирчүүд өөр эмэгтэйтэй болцсон л гэсэн санаа. За нөгөө талаас таныг ингээд ойлгохгүй байна штэ нөхөр чинь тэгээ та одоо ингээд ажил дээрээ бас нэг стресс ойр зүр юмаа ярихаар танай ажлынхан ч гэж юу эдийн чиний ажилч гэж юу эдийн мэдээ бити яар. Өөр нэг сэтгэлээ нээдэг найзтай бол таны нөхөр л таны найз биш. Тэгээ таныг бүр ажлаас чинь гаргая гэж боддгийм биш үү? Ажлаасаа битгий гар. Ажлаасаа л битгий гар хонгор минь тэрийг л гуй заа юу. Эцсийн энэ бүх амьдралын цаана эр хүн таны дүшиг тулгуур биш. Таны ажил, таны чадвар л таны яах нь тулах нөхөрчин болд юм шүү гэдгийг хэлээ. Тэрнээс эр хүн биш. Тийм л байна. За энэ асуултыг уншаад би дуусгая гэж бодож байна. Нэгт минут маань ингээд явж байна. Хоёрт бол би маш их ингээд ярьж байгаа учраас би нөгөө хажуудаа ус авч суугаагүй. Тэгээ миний бүр ам хатаад ингээд толгоо өвдөж эхэлж байна. Тийм учраас энэ асуултанд хариулаад өнөөдрийнхөө асуулт хариултыг дуусгая. За 6 сарын 6-нд ирсэн асуулт байна. Сайн байна уу? Таныг их үздэг, сонсдог, бас дэмждэг шүү. Таны ярьж хэлж байгаа шудраг шулуухан бас их гаргалгаатай санагддаг. Би дээд боловсролтой, би төгсөх жилдээ маамуулсан юм аа. Найз залуу маань надаас 5 ах л да. Хадмууд маань ихэнхдээ надад их сайн ханддаг байлаа. Одоо би нэг сайн бишээ. Ер нь энэ явдал намайг жирэмсэн байхад надад гар хүрснээс ихэлсэн. Би аав ээжтэй хэлж 2 дахь удаагийнхан хүрэлтээр нь цагдаад хүртэл өгч байсан. Баривчилгаанд ч орж байсан. Тэгээд би гуйж говшаад эвлэрч байсан гэнэ үү? Би ер нь өөрөө их хэмжиг одоо охинтой болсон хэдий ч хичээгээд ажиллаад л байгаа. Олсон мөнгө төгрөгийг нь зээл энтергээд дуусгачихдаг. Тэрэг нь бол тэрийг нь гэж байгаа юм байна. За ямар айхтар товчилж бичдэг юм бэ? За тэрийг нь бол ойлгоод л байдаг л да. Гэхдээ алсаараа намайг хүндэл халамж идэрн байхгүй болчихсон. Заримдаа айгүй хүндий танихгүй хүн шиг, заримдаа айгүй дажгүй. Би гэртээ аав ээжийнхээ хажууд хүүхдээ хараад нөгөөх том машина бариад амралтгүй шахуу бараг бид 2 сард нэг уулзвал их юм. Зодтолцсон талаараа ярилцаад л миний аашнаас ч бас болдог байх л да. Тэгээ дахиж тийм байхгүй гээд эвлэрээд явж байгаа хэрнээл надад хань болох болов уу гэдэг бодол төрөөд байх юм. Яах ёстой юм болоо? Ээж нь бол эхэндээ намайг сонсдог байсан. Одоо би бараг сал гэдэг та хоёр бүтэхгүй гэдэг охиноо бодохоор эмэгтэй хүүхэд гэж бодохоор чадахгүй юм аа гэсэн байна. За хэдэн настай юм бол? Нилээ залуу бүсгүй болтой юм аа да энэ бичиж ярьсан зүйлийг харахаар. За өөрөөсөө 5 ах хүнтэй тий. За.
За нэгт чи өөрөөсөө 5 насаар ах хүнтэй суусан охиныг төрүүлсэн байна. За юу юуны духан төрлөө чиний бодол бол зөв. Яагаад гэвэл охин хүүхдийг тэр төрсэн эцгээс нь илүү хинч хайрлах чадахгүй. Тэр тусмаа охин хүүхдүүд маш аюултай шүү дээ. За охин битгийл эрэгтэй ч хүүхдийг ер нь төрсэн эгч вэ, эцэгч вэ, ад үзэн хүчирхийлэл нь элдэр дээдээр хараана. Энэ бол үнэн багхгүй юу? За бүр та бол одоо бүр хүчгүй нөгөө дараагийн хойд эцэг нь бүр айхтар амтан бол за тэгээд дуус. Тэгэхээр таныг охиноо бодож байгаад би маш их баярлж байна. Тийм учраас та өөрөөсөө 5 насаар ах хүнтэй суусан учраас тодорхой хэмжээгээр тэр эр хүний үгээр та явах болдог байхгүй юу? Яагаад гэхээр олон насны ах хүн бол хизээний тэр чинь яах нь янз бүрийн юмыг туулаад үтцсэн, мэдрээд үтцсэн, таныг яаж контролдох, яаж залах, танд яаж silent treatment-ийг яаж хийх, яаж лом бомбын хийх, яаж манипуляц хийх тэр хүн бүгдийг мэдж байгаа. Тэрийг ерөөсөй гайхаад байх юм байхгүй. Яагаад гэвэл тэр чинь насны давуугаар байна шүү дээ. Тийм учраас та тодорхой хэмжээнд жоохон айдуу, зөөлөн, нүхрээ харзансан, сонссон байдалтай байх ёстой. Олон насаар ах хүнтэй суучж байгаа учраас. За хоёрт ер нь бол одоо ингээд нөхөртөө айгүйх эмэгтэйчүүд зодуулдаг асуудал үнэхээр их гардаг. За энийг бол би одоо хохин гэж хэлж байгаа юм биш шүү. Та бүхэн зүгээр ойлгоорой. Яагаад энэ процесс яваад идэгюм бэ? Энэ ирчүүд яагаад ингээд их нэртэй гар хүрээд хаад зарим эмэгтэйчүүд огт нөхөртөө зодуулж үзээгүй, огт ингэхгүй яваад идэгюм бэ? Ингээд хараад үзэхээр ерөөсөө эмэгтэйчүүдийн амнаас айгүйх болт юм байна. Эмэгтэй хүн чинь өөрөөсөө байглаасаа маш өндөр эмоцтой, маш өндөр сэтгэл хөдлөлтөө тэрийгэ үгээрээ хурц хэллэгээр гарган илэрхийлэх чадамжтай байдаг. Эмэгтэй хүн байглаасаа. Эрэгтэй хүн эмэгтэй хүн шиг тийм хурц хэл амтай байх нь ховор. Ирчүүд ер нь тэр сэтгэл хөдлөлөө гаргахтаа яах нь бүр сүулдэ тэсгэр алдаал тэр чинь нударгаа зангидчихж байгаа байхгүй. Тийм учраас та өөрөө бас энэ дэр анзаарсан биз дээ. За миний хэл амнаас болоо баг надад гар хүрээд идэв гэж магадгүй гэж. Тэгэхээр би танд гэр бүлээ авж үлдээ, гэрэлтэй авж үлдэхэд танд яах ёстой вэ гэхээр нэгт нөхөртөө тэр гараа зангидаа таныг цохих хэмжээний тийм муухай хорон үгийг битгий хэл. 1. 2 битгий нөхөртөөгөө муудалц. Ер нь хэрүүл дорвол хийгээл ингээл болох юм бол зүгээр таг дуугүй бол. Тэгээд хэсэг хугацаанд уурчин гараад учраа болно. 3-т одоо тэр нөхөр чинь амьдрал ахуйгаа аваад ингээд залаа явах гэж байгаа үед нь тэр зодтолцсон асуудлыг ингээд хойноос нь яриад чи намайг зодж исэн чи миний ханд болох ч юм уу гүү ч юм уу гэж битгий тийм нэхэл сурал нэг тийм хариу авсан байдалтай бай. Тэрийг тэгээ хай. Охиноо бодож байгаа бол тэгээд орхи. Одоо дараа удаа ер нь за энэ хүн чинь намайг нэг ийм үг хэлэхээр гар хүрээд идэг юм биш үү гэд ингээд нэг манай Монголд нэг ийм үг байгаад байдаг шнэ. Ийм хүний хатун ухаан гэж. Тэрийг чинь одоо нэг англи хэл рүү орчуулвал жоохон бичи бай гэдэг байгаа шүү дээ, тий. Тэгэхээр та бол яах вэ гэхээр би түрүү хэлсэн. Олон насаар ах хүнтэй суудсан учраас нөхрийнхээ ай зөнгөөр жоохон тааруулж байна. Түүнийг сонсно. За тэгээд тэр муухай үг битгий хэл, битгий муудалц. За тэгээд тэр өнгөрснийг битгий сөхөж яриа л гэж хэлээ. Тэгэхэд бол таны амьдрал болох бах. Уусаа охин хүүхдтэй юм чинь тэр эцэг нь л түүнийг л одоо илүү хайрлж өгнө шүү дээ, тий. За тийм учраас танд амжилт хүсье, аз жаргал хүсье. За ингээ энэ удаагийн маань 2 дахь дугаарын асуулт хариулт хэсэг маань үүгээр дуусж байна. За ингээ асуулт хариултаа явуулсан та бүхэндээ бүгдээр нь маш их баярлаа. Намайг гээ зориод надаас ингээ асуулт асуудаг та нартаа бүгдээрэнд нь баярлдаг шүү гэж хэлье. За мэдээж бүгдэнд нь аз жаргал, эрүүл энхийг хүсье. За мэдээж саруу сайхан ухааныг та бүхэндээ хүсье өрөөё. За ингээ дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.